4-р тестийг та бүхэнд хүргэе гэж бодлоо. За тэгэхээр нийлмэл X нь цис транс изомерыг үүсгдэггүй. Нийлмэл бодис X нь дараах бодисудаас аль нь байж болох вэ гэж асуусан байна. За тэгэхээр цис транс изомер үүсгдэггүй гэж юм тий. Тэгэхээр эндээс бол яаж мэдэх вэ гэвэл эхлээд энэ томьёонуудаа бол бичнэ гэсэн үг. За эхлээд яаж бичих вэ гэвэл идэх нь 21 юм бол бүгдээр хамтдаа бичье. За 1 пропен гэж авах учраас 3 цэтэй байж таарна. Тэгээд 1-р C, 1-р C дээр холоор 2-р C дээр холоор гэж байна. За тэгэхээр энэ хоёр тал нь ижлэгэн байхаараа цис транс изомер үүсгдэггүй. За тийм учраас энэ A хариулт бол үүсгдэггүй юм зөв байна. T2 нь ижил байвал. За гэтэл B харъя. За 1 2 3 3 холоороо пропен гэж байна тий. За тэгэхээр энэ дээр бол үүснэ гэсэн үг. За яагаад үүсч байгаа вэ гэхээр байна. Үргэлжлүүлэхээр цис транс изомер үүсгэдэггүй гэхээр энэ болж таарлаа. Гэхдээ бус нь яагаад үүсэхгүй байна гэдэг талаар бүгдээрээ үүсгдэг вэ гэдэг талаар авч үзье. За 1 2 3 холоор пропен гэж шүү дээ. Тэгэхээр энэ бол энэ хоёр нь ялгаатай байж чадж байгаа учраас энэ бол цис транс изомер бол үүсгэнэ. Тэгэхээр энэ дээр ерөнхийдөө бол A хариултыг л дуулчих юм байна. За бус нь бол угаасаа бут нэг холоор нэг бутын гэхээр ч ялгаатай болчихно гэсэн үг. Тэгэхээр үүснэ. Энэ дээр ч гэсэн нэг холоор бут 2 юм. D дээр яагаад үүсэж байгаа вэ гэхээр нэг холоор бутууд биш шүү. Бут 2 юм шүү. Бут 2 юм. Тэгэхээр 1-р Z дээр холоортой. Тэгээд бут 2 юм гэсэн тий. Үүсч болох юм байна. Нэг холоор бот 2 үүсэх юм байна. Энэ дээр H-та, энэ дээр CH3-та, энэ дээр H-та ингээд үүсэхгүй нь A юм байна. За полимерны бүтцийг үзүүлсэн. Энэ цис нь байна уу, транс нь байна уу гэхээр энэ C2H5 болон энэ одоо энэний одоо мономерийн хаанаас үүссэн бэ гэхээр мономерийн бүгд хамтдаа бичье. Тэгэхээр энэ холбоогоо дотгошоо оруулаад биччихин. Тэгэл ерөнхийдөө ийм байсан гэсэн үг. Ингээд C2H5 энэ дээр бол CH3 байсан тий. За энэ бол юу байсан бэ гэхээр CH3 байгаад энэ дээр бол C2H5 байсан учраас энэ бол C2H5 гэсэн бүлгийн сонгоо авсан автгаан хоёр талд байгаа учраас энэ бол транс тэгээд хаанаас дугаарлах вэ гэвэл ингэж явна. Тэгэхээр 1 2 3 4 5 6 гэхээр 1 2 зэвга 3 4 транс 3 4 диметил транс 3 4 диметил гикс 3 ен гэдэг энэ D хариулт нь бол зөв байжээ. За гранулын молекулыг үзүүлсэн. Гранулын хүйтэн хит хүйтэн шингэрүүлсэн хүчлэгжүүлсэн манганы усмалаар үйлчлэхэд за тэгэхээр энэ дээр бол ерөөсөө яасан бэ гэхээр гранулыг бол эндээс хүйтэн шингэрүүлсэн хүчлэгжүүлсэн усмалаар ингээд эсэлтүүлэхэд яах вэ гэвэл яг энэ хоёрсан холбоон дээр бол ширчдэг байхгүй энэ хоёр дээр энэ дээр хоёрсан холбоо байна гэдгийг таньдаг штэ. Хоёрсан холбоо байна гэдэг таньдаг үрэлтэй. Хоёрсан холбоонд тасраал өөрөөр хэлбэл за яг энэ хоёр дээр ирнэ гэдгийг л ойлгох. Голдоо хэдэн зэтэй байна гэхээр 1 2 3 4 5 6 7 8 зэтэй байна. 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 7 8 гээд ингээд яасан бэ гэхээр энэ дээр H, энэ дээр H, энэ дээр бол энэ дээр H, энэ дээр H та энэ нэг аль байсан бэ гэхээр A хариулт нь бол зөв байсан байна. За дараагийнх нь спирт W-г литий алюминиум H4-ыг ашиглан карбон хүчлээс ангижрах хурлаар гаргах боломжгүй гэж. За тэгэхээр ер нь бол анхдагч спирт гэж юу хэлж байгаа вэ гэхээр 24-т нь OH-тай холбогдсон C бол ишигээ
нэг л одоо артикл буюу цэтэй холбогдсон байвал энэ бол анхдагч спирт бол эсэлтгэхээрээ юу үүсдэг вэ гэхээр альдгид үүсгээд тэр үүссэн альдгид нь цаашаа дахиж эсэлтээд юу үүсгдэг вэ гэхээр карбон хүчлийг бол үүсгэдэг. За карбон хүчил нь бол литий алюмиум H4-ээр бол ангижрахад бол альдгид үүсгээд альдгид нь цаашаа дахиад литий алюмиум H4-ээр ангижрахад бол анхдагч спирт бол үүсгдэг. Тэгэхээр спирт W литий алюмиум H4-ийг ашиглан карбон хүчлийг ангижрах хурлаар гаргах боломжгүй гэж шүү. Тэгэхээр энэ бол анхдагч спирт биш байсан гэсэн. Тэгэхээр бутан 1 оол гэдэг бол 1 2 бутан 1 оол гэж байгаа байхгүй. За энэ бол анхдагч спирт чинь эсэлтгэхээр энэ штэ яг энэ хэсэг юм болчихж байгаа байхгүй. CH3 энд CH2 энд CH2 энд CH2 ингээд C3H7 OH C3H7 CH2 OH байсан шүү дээ. C одоо мууч байна. За ээж. Тэгээд энэ дээр C3H7 энэ бүлэг нь өөрчлөгдсөн шүү дээ. COH болоод эсэлтээд дахиад энэ эсэлтэх юм бол за яг эсэлтүүл гэж хэлээгүй л дээ зүгээр би энийг бол ойлгуулахын тулд бол ингэж хийж байгаа. Ангижруулагч гэдгийг бас литий алюмиум H4 ингээ хаалтан дотор хийчих болдог шүү дээ. Тэгэхээр энэ бол ангижирдаггүй гэсэн учраас харуулт. Өөрөөр хэлбэл нэгдүгээр цэдэр OH-тай байвал анхдагч шүү дээ тий. Тэгэхээр энэ бол бол биш нэгдүгээр цэдэр OH-та гаргах боломжгүй. Тэгэхээр энэ биш болж таарлаа. Бутан 2 оолыг бол бутан 2 оол гэхээр чинь биетг нь бутан 2 оол гинэ. Бутан 2 оолыг эсэлтүүлэхээр яах вэ гэвэл карбон хүчил дээр зогсчдөг байхгүй юу? Карбон хүчил биш ээ, кетон дээр зогсчдөг. За ингээд кетон үсгээд энэ дааш хэд байсан бэ гэхээр 3, энэ дааш 2, энэ дааш 3 гээд за энэ бол цаашаа бол эсэлтэх хуралд орохгүй. Тийм учраас нөгөө карбон хүчил үүсэх боломжгүй шүү дээ. Чи хоёр талтай цэтэй кетоны бүлэг агуулж байгаа учраас тэгвэл энэ бол бий байх боломжтой. Гэтэл энэ биеийг чинь яасан бэ гэхээр дегидратацийн хуралд оруулахад бол ганц бүтээгдэхүүн үүсдэг гэдэг. За гэтэл эндээс бол хэдэн бүтээгдэхүүн үүсэх боломжтой гэхээр хөрөнгөжлийн оролцоотойгоор дегидратацийн хуралд оруулъя. Ингээд бол эхний ээлжинд нөгөө зайсавын дүрмээр OH нь H-тай нийлээд яг энэ хоёрын донд хоёрсоо холбоо ирэх боломж байна. Энэ бол голлох бүтээгдэхүүн, үндсэн бүтээгдэхүүн нь бол энэ байдаг. Тэгээд мөн бол энэ энд байгаа ус төрөгчний энэ OH-тай нийлээд энд хоёрсоо холбоо ирэх боломж байдаг. Энэ бол маш бага хувиар бол үүсдэг. За тийм учраас бол энэ дээр бол хоёр бүтээгдэхүүн үүсэж байгаа учраас яг тэг угаасаа энэ бол биш байна. Бутан 2 оол бол биш байна. За дараа нь пропан 2 оолыг бол бүгдээрээ хамтдаа харж үзье. Зөвхөн ганц бүтээгдэхүүн үүсгдэг гэсэн тий. За пропан 2 оол гэхээр юу гэсэн үг вэ? Хитэн цэтэй юм а бичих вэ гэвэл пропан 2 оол 1 2 3 гээд пропан 2 оолыг ингээ биччихье. Ингээ биччих. За энийг бол яасан бэ гэхээр хөрөнгөжлөлтөд ус гүйцэтгэх хуралд оруулахад бол уусаа ганцхан л бүтээгдэхүүн энэ л хоёрсоо холбоо ирэх боломж байна шүү дээ. Энд хоёр ямар ч ялгаа байхгүй тий. За ингээд юу болох вэ гэвэл H2O гэдэг ийм бүтээгдэхүүн байцыг бол үүсгэдэг. Ингээд энэний бол аль хариулт байсан бэ гэхээр 24-ийн болоод би хүн D хариултанд зөв гэж үзнэ. Яагаад гэвэл эн чинь карбон хүчлийг гаргах боломжгүй шүү дээ. Карбон хүчлийг гаргах боломжгүй хоёр юм байсан биз дээ. Энэ хоёр айл нэг нь. Гэтэл эндээс бол хүчин хүчлтэй дегидратацид оруулахад хоёр янзын бүтээгдэхүүн үүсэж байгаа байхгүй. Тэгвэл нэг бүтээгдэхүүн үүсгэх нь D байсан байна гэж үзэж байна. За дараагийнх нь борометанаас аль бүтээгдэхүүнийг бол ялгаруулах хурлаар гаргах боломжтой вэ гэж асуусан байна. За тэгэхээр ялгаруулна гэдэг бол ер нь бол элемент буюу одоо задрах гэсэн органик биш нэгдэл урвал дээр бид нар үздэг. Ерөнхийдөө задрах гэсэн үг төгөр борометан гэдэг чинь C2H5OH дээр юуг нэмбэл C2H5 борометанаас шүүжлээрээ. За борометан гэхээр юу гэсэн үг вэ гэхээр бас энэ 90-аас болцсон авсан.
Стог байна. За тэгэхээр бороо метан гэхээр юу гэсэн үг вэ гэхээр энэ дээр бол борон байна гэсэн үг. Дээр үргэлжлэн хүлээж авч үзье. За тэгэхээр ялгаруулах гэдэг нь задрах орол гэсэн тийм ээ. За тэгэхээр 25 дээр бол юу гэсэн байна вэ гэхээр энэ бол бие хариулт нь байна. Яагаад вэ гэхээр C2H5 бором дээр натрийн гидроксидын усан усамлыг нэмэхэд C2H5OH дээр нэмэх нь натрийн бромид гээд энэ бол халдцах хурлыг өгч чинь. Тэгэхээр энэ бол биш байна. За этийн үүсгэн гэхээр энэ бол дегидрогел хэмжих хуралд орсон байна. За энэ тохиолдолд бол этийн үүсээд тэгээд нэмэх нь H бром гэдэг энэ бол ялгаруулах хурал буюу энэний бие хариулт нь бол зөв байна. C дээр бол этил амин яаж үүсдэг вэ гэхээр C2H5 бром дээр нэмэх нь за энэ H3-ыг нэмээд өгөхөд C2H5 энэ H2 дээр нэмэх нь H бром гэдэг энэ substitution буюу хаалх хурлыг өгч байна. За дараагийнх нь болохоор пропан нитрил гэж байна. За энэ мөн ялгаа байхгүй бол биш байгаа учраас энэ хариулт нь бий байсан байна. За пропен, бром ба бром тусрагчтай харилцан үйлчилж олон тооны бүтээгдэхүүнийг үүсгэдэг. Зарим нь маш бага хэмжээгээр үүсгэн байдаг. Бүтээгдэхүүний элемент ямар байц үүсэхгүй гэж хэлсэн байна. За тэгэхээр C бол юу гэсэн бэ гэхээр пропен гэж байна тий. За ингээд тусрагчийн атомын тоогоо бүцээ. Энд химийн холбоо байхгүй шүү. За энэ дээр H3 тагаа. За энэ дээр бол нэмэх нь бром 2 болон H бромыг нэмэхэд үүсгүй юм аль вэ гэж хэлсэн байна. За мэдээж бол хамгийн нэг номерт бол яг одоо хоёрсон холбоон дээр бол бромын атомууд бол ирнэ. За ингээ бромын атомууд ирээд за дараа нь бол нөгөө Маркониковын дүрмээ бариад яг энэ хоёрсон холбооны бага аштад ирнэ. Бром ирээд аль их аштад ирнэ. Устөрөгч ирээд хоёрсон холбоо тасраад бага холбоо болдог. За ингээ 2 бром пропан гэдэг бүтээгдэхүүн бол хариултууд дотор байна. За 2 бром пропан. За энэ бол үүсэхгүй нь болно гэсэн тий. За энэ бол үүсэж байна. Энэ бол үүсэж байна. За дараа 1 2 ди бром пропан бол үүссэн биз дээ. За энэ бол үүссэн байгаа учраас энэ 26 дээр энэ бол үүссэн байна гэдгийг нэ. За тэгэхээр хаана үүссэн бэ гэхээр энэ 1 2 ди бром пропан үүссэн байгаа учраас энэ бол байх юм байна. За тэгэхээр дараагийнх нь болохоор 1 2 ди бром пропан үүссэн, 1 би үүссэн, 1 ди бром пропан, 1 бром пропан. За тэгэхээр энэ дээр 26 дээр бол ерөөсөө аль нь үүсэх боломжгүй гэхээр мэдээж хэрэг энэ 1 ди бром пропан үүсэх бол боломжгүй. За энэ дээр бол 1 бром пропан буюу нөхцөлийн өөрчлөлтөөр энэ дээр бол энэ C дээр бол бром ирэх боломжтой. Ингээд зөв хариулт нь бол C байна. За 26-гийн бол дээрээ C хариулт гэж дуулах нэ. За 27-г харъя. Этанол ба пропаналыг бие биенээс нь ямар оруулчаар бол таних вэ гэж асуусан байна. За үүнийг хийхин тулд этанол гэдэг бол 2C-тэй айл гэж байгаа учраас альдгид гэсэн үг 27 дээр. За тэгэхээр 1 2 гэдэг этанол энэ дээр хаашаа 3 тавьчих. За энэ хоёр бол хоёулаа альдгид учраас 2 4 динитрофеnyl гидразинтай уралд орно, эсэлдэг уралд орно, тойлинсийн уралж буюу мөнгөний оксид аммиакийн усмалтай уралд орно. Энд л одоо ялгаж таньж болно. За энд бол йодо борны урал буюу йод 2-тоо натрий OH-той шүлтлэг үсэн йодоор үйлчлэхэд яадаг вэ гэхээр энэ карбонил бүлгийн хажуу талд энэ CH3 бүлэг байхаараа йодо борны уралд ордог байхгүй юу? Тэгэхээр эндээс бол юу үүсэх вэ гэвэл эцсийн бүтээгдэхүүн CH йод 3 дээр нэмэх нь карбонат ион бол үүсдэг. Энэ бол тундас юм. Энийг болохоор
Ядоформ үүсэж байгаа учраас энэ ядоформын шар өнгийн тунц үүсэж байгааг нь таньж болно. Дараагийнх нь болохоор альдгидийн бүлэг дээр энэ дээр бол CH3 гэдэг карбоник бүлгийн хажуудлын C дээр CH3 бүлэг байхгүй учраас энэ бол ядоформын урвалд урвалд орохгүй. Тийм учраас биенээс нь ялган танихын тулд B хариултыг болгох bijээ. За диаграмд X, Y, Z-с карбон хүчил P үүсдэг болохыг харуулсан байна. За аль нь зөвийг нэвэ гэж нь спирт X нь анхдагч гинэ. За мэдээж анхдагч спирт эсэлтэж альдгид нь цаашаа эсэлтэж карбон хүчил үүсгдэг учраас P2-ийн аль нь зөв болж таарлаа. Аль нь илүү M-ээр үржилттэй байх вэ гэж асуусан байна. За тэгэхээр энэ дээр бол тодорхой жишээ аваад хийчихвэл бас зүгээр юм байна. Тэгэхээр жишээ авч хийж үзье бүгдээрээ. За тэгэхээр ямар жишээ авах вэ гэвэл 1 Z карбон хүчтэй жишээ авчих уу? 28 дээр. За тэгээ 1 Z авах уу? 2 Z авсан ч яах вэ? За эхлээд эхний хэлжин дээр бол энэ дээр бол энэ дээр бол 1 Z карбон спирт дээр авъя хатагч спирт CH3OH эсэлтээд CH3C H сон үсэн шүү дээ. HCOOH. За энэ HC-нээс чинь үсэж байгаа ш нитрилээс. За тэгэхээр энэ бол молын масс нь мэдээж 32 дээр 14-ийг нэмэхээр 46 гарна тий. За энэ молын масс нь 12, 17, 13, 17 гэж 27 хорн өсөг. Энэ хоёрын хооронд зөрүү нь бол бас 27-оор хоригдсан байна тий. 27-оор хоригдсон. За альдгээ тэгэхээр H сон гэсэн 1 оогоор хоригдсан байна. Энэ 46-аас 14-аас 30 гэдэг чинь энэ хоёрын хооронд 16-гийн зөрүү гарсан байна. 15 дээр 17 нэмээд 30 гэсэн үг лөө. 15 дээр 17 тийм ээ 30. 30-46 гэхээр энэ хоёрын хооронд мөн ялгаахгүй 16-гийн зөрүү гарсан байна. Тэгэхээр эндээс бол хамгийн их зөрүү харж байгаа нь бол Z-ээс P хүртэлх энэ хоёрын хооронд бол 46-аас 27 гасаад 29-ийн зөрүү гарсан шүү дээ. 46-аас 27 гасаад 29-ийн зөрүү гарсан учраас P-ээс Z-ээс P буюу B хариулт бол зөв байсан байна гэж үзэлнэ. За 29-р тест болохоор R нэгдлийн нэг молекулыг харуулсан байна. R нэгдлийг юу гэж нэрлэх вэ гэдгсэн байна. За эхлээд ботаны хүчлээс буслах температурын үед ямар байх вэ гэж асуусан байна. За тэгэхээр энэ тестийг аваад үзэх юм бол энэ дээр бол эхлээд хүчлийн хэсэг нь аль, спиртийн хэсэг нь аль вэ гэдгийг олж харах хэрэгтэй. За тэгэхээр тулд энэ дээр бол карбонилийн бүлэг буюу энэ карбоксил бүлгийн за энэ CO гэсэн энэ бүлгийн энэ хэсэг бол ерөөсөө хүчлийн хэсэг байдаг. За тэгэхээр хүчлийг эхлээд бол яг вэ гэвэл хүчлийн хэсэг хамгийн сүүлд нь нэрлэнэ. Энэ хоёр дан холбоотой байгаас одоо энэ хэсэг бол юу вэ гэхээр спиртийн хэсэг байдаг. За тэгвэл 3Z-ийг бид нар юу 1 2 3Z-ийг бид нар пропил гэж нэрлэнэ. За тэгээд пропил 1Z-ийг бид нар метанол. Тэгэхээр CD2-ыг аль нэг нь. За гэтэл энэ хоёр бол бутаны хүчил гэдэг бол C3H7COOH гээд за карбон хүчил бол димээр үүсгдэг. Дээрээс нь бол өстрөгчийн холбоотой нийлүүд бол харьцангуй хайлт буслах температур бол өндөртэй байдаг. Энэ бол нийлмэл бэр бол өстрөгчийн холбоо бол байхгүй. Энэ зөвхөн яадаг вэ гэхээр диполийн хүчээр холбогддог учраас ер нь бол хайлт буслах температур бол багтаа байна. За ингээд ботаны хүчлээс хайлт температур багтаа буюу D хариултыг нь л туулж бодох байжээ. За графикуудад 3 дугаар үеийнх аргоныг оролцуулахгүй элементүүдийн 4 физик шин чанарын чиг хандлагыг харуулжээ. Y тэнхлэг дээр харьцангуй цэглэн сөрөг чанарын өөрчлөгдөх хандлагыг аль нь зөв илэрхийлсэн байна вэ гэж. За тэгэхээр натрий бол гадаад давхраандаа 1 электронтой, энэ бол гадаад давхраандаа 2 электрон, гадаад давхраандаа 3, гадаад давхраандаа 4, гадаад давхраандаа 5, гадаад
гадаад ухаандаа 6, гадаад ухаандаа 7. Үеийн дагуу хойшлох тусам болвол гадаад ухааны электроны тоо нэмэгддэг учраас харцангуй цахилгаан сөрөг чанар бол өсдөг. За электроны тоо өсдөг. За тэгэхээр харцангуй цахилгаан сөрөг чанар бол үеийн дагуу хойшлох тусам өснө гэдэг зүйл тогтолтой байдаг. За тэгэхээр график юу вэ гэхээр за график бол эхлээд натрий магний хөнгөн цагаан захиур гээд харсан. Тэгээд за энэ бол хайлах цэгийн график байна. За энэ бол 3 дугаар элементийн бол хайлах температурыг харуулсан график байна. За энэ бол үеийн дагуу хойшлох тусам гадаад ухааны электроны тоо нэмэгддэг учраас өмдөөгүй илүү хүчтэй таталцаад энэс болоод атомын нийт хэмжээ буураад атомын эзлэх үн буураад атомын радиус нь буурдаг учраас энэ бол атомын радиусын график бол ийм байдаг 3 дугаар үеийн элементүүдийн үед энэ бол яасан бэ гэхээр 3 дугаар үеийн элементүүдийн үед бол энэ магний хөнгөн цагаан дээр буураад тэгээд 5-аас 6 гаруй буурдаг те энэ бол иончлын энергийг харуулсан график байна. Ингээд ерөөсөө харьцангуй цахилгаан сөрөг чанар үеийн дагуу хойшлоход өсдөг учраас D хариулт бол харьцангуй цахилгаан сөрөг чанарыг илэрхийлсэн график болж таарлаа. За урлагийн бүтээгдэхүүний гарцыг ихсэхийн тулд дараах 2 хүчин зүйлийг үржилсэн. За тэгэхээр температурыг ихсэхэд бол бид нар бол яадаг вэ гэхээр эндотерм уруулын чиглэл тэнцвэр шилждэг гэдэг ийм зөв тогтлыг бид нар бол ажигладаг. За энд нэмэх байвал энэ бол шулуун уруул нь бол эндотерм байна. Буцах уруул нь бол яах вэ гэвэл экзотерм байна тийм. За энэ мөн ялгаа байхгүй. За тэгэхээр дээр бол температур ихсгээр эндотерм гэхээр гарцыг ихсгэнэ гэдэг чинь бүтээгдэхүүн тал руу шилжүүлнэ гэсэн үг. За даралт буурахаар эзлэхүүн их тал руу тэнцвэр шилжих ёстой. Их нь аль вэ гэхээр энд 1 дээр 1 нэмээд 2 эзлэхүүн 2 мол байна тийм. За энэ бол 3 дээр 1 нэмээд 4 мол байна. Даралт ихсгээр эзлэхүүн бага тал руу гэхээр хаашаа шилжих вэ гэвэл даралт буурахаар даралтыг бууруулахаар эзлэхүүн их тал руу гэхээр 31 бол хариулт бол зөв байсан болж таарж байна. За гэхдээ бүгдээрээ яах ёстой вэ гэхээр бас хариултуудыг бас харж үзэхгүй болохгүй. За B хариултыг бол шулуун уруул нь бол экзотермийн уруул байна. За шулуун уруул бол экзотермийн уруул. Чи ачаа. За шулуун уруул бол экзотермийн уруул байна. Буцаг уруул бол эндотерм байна. За температурыг ихсэхэд энэ бол А байсан. B бол температурыг ихсэхээр эндо очиж буцах руу шилжиж. Даралтыг бууруулахаар эзлэхүүн их тал руу гэхээр эзлэхүүн нь энэ дээр бол 7 байна, энд 8 байна. Тэгэхээр шулуун уруул руу гэхээр B хариулт бол биш болж таарлаа. C гарыг. За C бол мөн ялгаа болохгүй. Экзотерм уруул учраас температурыг ихсэхэд буцах нь энд очиж буцах руу шилжинэ. Даралт ихсгээр эзлэхүүн бага гэхээр хоёрлоо бол шулуун уруулын чиглэлд бол шилжиж болно. Гэтэл гарцыг ихсгэж байгаа учраас бүгднийг шулуун уруулын чиглэлд шилжүүлэх учраас энэ биш байна. D дээр бол шулуун уруул нь бол эндо байна. За тэгэхээр энэ дээр бол энэ уруул бол эндотерм уруул байна. За эндотерм уруул учраас температурыг ихсгэхэд эндотерм учраас шулуун уруулын чиглэл шилжиж болно. Даралтыг бууруулахаар эзлэхүүн их тал руу буюу буцах уруул руу шилжиж байгаа учраас D хариулт бол биш байжээ. За бүхрийг 2 аргаар эсэлдүүлж болдог. За тэгвэл бүхрийн 6 оксидыг бүхрийн давхар эсэл хүчил дөрвчөөс гаргаа авч болдог. За тэгээд энэ уруулын стандарт энтальпи өөрчлөлтийг олооч гэж. За тэгэхээр надад бол яадаг вэ гэхээр энэ бол эндээс харахаар бол энэ бол үүсгүй стандарт энтальпи байна. Яагаад вэ гэхээр стандарт үлддэг элементүүдээс 1 мол хий үүсэж байгаа учраас энэ бол үүсгүй стандарт энтальпи. За энэ 2 3 чаргаар бодож болох юм байна. Зүгээр энэ аргаар бодчихвол бас болох юм шиг байна. За энэ бол үүсгүй стандарт энтальпи байна. За энэ бол үүсгүй гэсэн чинь 2 мол үүссэн учраас энийг 2 төв очих юм бол мөн ялгаа байхгүй. Энэ бол ESO 3-ын үүсгүй стандарт энтальпи байна.
За тэгвэл одоо энэ урвалын дулааны илэрлийг олохдоо надад үүсгүй байгаад байгаа учраас шатхуу байж болох уу гэвэл болно шүү дээ. Тий. Их үцүүдийн шатхын стандартын талбарын хэлбэрээс бүтээгдэхүүний хасан. За шатхуу бас байж болно. Гэхдээ болохгүй мэн. Үүсгүйгээр л хөөх юм ээ. За одоо эндээс энэ урвалын энэ 3 дугаар урвалын за энийг 1 хичээ энийг 2 хичээ энийг 3 дугаар урвал хичээ. За 3 дугаар урвалын дулааны илэрлийг олохдоо энэ урвал энэ бол бүтээгдэхүүн бодис тийм ээ. За энэ бол бүтээгдэхүүн бодис. Энэ бол энэ хоёр бол их бодис. За үүсгийн дулаан байгаа нөхцөлд бүтээгдэхүүн бодисуудын үүсгийн дулаанаас их бодис. Хоёрын үржихэн дельта үүсгийн аашнаал S3 хасах нь хоёрын үржихэн дельта H 0 S2 нэмэх нь хоёр биш шүү дээ. Дельта үүсвээ H0 A2. За дам бодис үүсвээ стандартын талбай тэгтээ тэнцүү учраас энэ дандаа хоёртой байна тий. Хоёрын үржихэн S3-ыг бол 2-2-тойгоо хурагдаад энэний 2 дуваахаар энд 2 дүржүүлнэ гэхээр асах 791.4 кJ/молоос хасах 2-ын үржихэн S2-ыг асах 296.5. За ингээд за энийг өдөр хамтдаа хасч үзье. За эхний ээлжинд бол 2-ыг хэдээр үржүүлэх ёстой вэ гэхээр 2-ыг үржихэн 296.5. За ингээд 593 2 хасахтаа чинь хасгасыг нэмэх болчихно гэсэн үг. Тэгээд эндээс хасах нь 791.4 гэхээр хасах 198.4 буюу D хариулт. Тэгэхээр 33-ын аль бисэн бэ гэхээр D хариулт нь энэ бодох бол 2 3 арга байна. Энд дээрээс зүгээр цикл мэгл байгуулахгүйгээр хэлбэраар нь бодож үзлээ. Ингээд миний хасах 198.4 кJ/молоос байна. За хими урвалын явагдахад молекулын орон зайн байрлалыг үзүүлэх нөлөөг харуулсан байна. За энэ дээр бол хоёрсан холбоотой нэгдлүүдийн этений хувьд бол хоёрсан холбоотой нэгдлийн хувьд бол энд хоёрсан холбоотой учраас энэ дээр бол яадаг вэ гэхээр сөрөг цэнгийн илэрлэгтэй байдаг. За ингээд сөрөг цэнгийн илэрлэгтэй юм руу эерэг цэнгийн илэрлэгтэй юм хоёр хоорондоо жижиг хэсэг хоорондоо мөргөлдсөн нөхцөлд бол энэ ашигтай мөргөлдөлтөд явагдаж хими урвал явагддаг. За тэгэхээр энэ дээр бол 33-ын бол бид нар ном дээр бол байдаг. Хариулт бол зөв байна. За B яагаад биш вэ гэхээр энэ сөрөг цэнэгтэй холоорын сөрөг цэнэгтэй юм одоо сөрөг цэнэгтэй юмтай давтлахаар ашиггүй мөргөлдөлт болдог. За мөн энэ нүүрс төрөгч сөрөг цэнгийн илэрлэлтэй энэ бол бас сөрөг цэнгийн илэрлэлтэйг мөргөлдвөл ашиггүй мөргөлдөлт болж хими урвал явагдахгүй. Харин энд байгаа өстрөгчийн атом нь эерэг цэнэгтэй болж учраас өстрөгчийн атом руугаа давтлах юм бол ашиггүй мөргөлдөлт болж хими урвал явагддаг байх нэ. За ингээд энд бол ааш байхгүй. Тэгэхээр эерэг цэнгийн илэрлэлтэй юм эерэг цэнгийн илэрлэлтэй юм та одоо жижиг хэсэгтэй мөргөлдвөл ашиггүй мөргөлдөлт явагдаж хими урвал явагдахгүй байна. Ингээд явагддаг нь бол 33-ийн A хариулт бол зөв байсан байна. За 34 дугаар тестийг өдрөө хамтаа авч үзье. За 34 дугаар тестэн дээр бол бутаны бол спиртэнд ингээд ийм усны температур ийм градусаар нэм спиртийн масс нь юм байсан. Ийм граммаар буурсан бол спиртийн шатхын дулааныг олоо гэж. За эхлээд бид нар энийг бодох эхний арга юу вэ гэхээр Q тэнцүү M-ийг үржихэн C-ийг үржихэн дельта T гэдэг томьёоноос энэ бол усын муусмлын масс байдаг. За тэгэхээр энэ бол 240 см3 гэдгийг бид нар эзлэх нь бол 240 см3 гээд усны нэгт бол 1 г см3 байдаг учраас энэ тохиолдолд массыг олохдоо B үржихэн рүү гэхээр шууд 240 грамм болно гэсэн үг. Тэгэхээр 240 граммыг үржихэн C бол 418.4 жоулийг үржихэн грамм асхныг үржихэн C асхныг гэсэн нэгжтэй байдагтай. Үржихэн нэм дээр бол 240 граммыг авахаар граммтай харагдлаа. Байж байгаа. 240 биш шүү. Градус нь хэд гэсэн мөлий? 20 градус гэсэн.
20 градустай харагдаад эцсийн хариу бол joule нэгжтэй болох гарна гэсэн. За ингээд хэд гарсан бэ гэхээр 20,083 гарч байна. За ингээд 20,083 joule гарна. За ингээд 20,083 joule гарчлаа. Одоо эндээс бид нар бол яах ёстой вэ гэхээр юу болно? Хүү тэнцүү асах тэмдэгтээ энийг үржих дельта h гэсэн томьёоноос дельта h болно гэсэн үг. За энэ бол шатсан байцын молын тав байдаг. Шатсан байц нь бид нар бол спирт байсан учраас бутан нэг бол гэдэг спиртийг шатаасан шүү дээ. Тэгэхээр C4H9OH шатаасан учраас энэ молийн тоог болохдоо массыг молийн масс нь байна. Масс нь бол хэдэн грамаар буурсан бэ гэхээр 0.96 грамм масстай спирт шатсан учраас 0.96 кубах нь хэд байсан бэ гэхээр 74 грамм мол болно гэсэн үг. За эндээс бол 0.012.9 мол болно гэсэн үг. За энэ дээрээс бол бутан нэг молыг бол алчлаа. За бутаныг бол ингээд болчлоо гэсэн үг. За одоо молийн тоог нь олцсон учраас эндээс дельта h-ыг олохдоо яах ёстой вэ гэхээр Q кубах нь гэж болно. Q бол хэд гэж олцсон бэ гэхээр за яг нь килжоул руу шилжүүлэх юм бол таслал энэ дээр ирж ш. Тэгэхээр килжоул руу шилжүүлчих 1000 тав очиж байгаа учраас за ингээд 20,083 килжоулыг хуваах нь 0.012.9 мол гэсэн үг. За ингээд эцсийн хариу бол хэд гарсан бэ гэхээр 15,556.182 буюу хариулт бол зөв байсан байна. Бус бол хүчил суурийн аль альныхын шин чанарыг үзүүлдэг. Аль орууланд хүчлийн үрийг гүйцэтгэсэн бэ гэж асуусан байна. 35 дугаар тест нь. За тэгэхээр 35 дугаар тест бол бас хүчил суурийн аль альныхын шин чанарыг үзүүлдэг. За тэгэхээр ер нь бол Бристед-Лаврын онолоор бол H-ийн нэмэх буюу протон донорыг бол бид нар юу гэж нэрлэдэг байгаа вэ гэхээр хүчил гэж нэрлэдэг байгаа. Протон донорыг бол бид нар хүчил гэж нэрлэж байгаа. Протоныг өгдөг юм. За өөрөөр хэлбэл донор гэдэг бол өгдөг гэсэн үг шүү дээ. За харин протон акцепторыг бид нар юу гэж нэрлэдэг вэ гэхээр суур гэж бол нэрлэдэг. За тэгэхээр одоо энэ дээрээс харах юм бол яасан бэ гэхээр H2O байснаа энэ дээр бол OH болж өстрөгчийг өгсөн учраас энэ бол хүчлийн үүрэгтэй H2O 2 өстрөгчтэй байж байгаа OH болоод өстрөгчийг өгсөн учраас энэ бол хүчил болж таарлаа. За энэ H2O за энэ бол яг за энэ дээр бол дараагийнх нь H2O байснаа H3O-гийн нэмэх болцсон байна те. Тэгэхээр H-ийн нэмэхийг авцсан шүү дээ. Акцептор гэдэг нь авсан гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бол суурийн үүрэгтэй оролцож байна. За ингээд 35-ын бол хариулт болцсон байжээ. За 36 дээр бол бид нар яасан бэ гэхээр A, B, C гэсэн тэмдэглэгийн оруулын ямар хурдыг илэрхийлж байгаа зөв илэрхийлсэн хэсгийг олж дуулна гэж. За тэгэхээр хугацааны тиг агшин шүргэж татаад за тэр шүргэгчийн хугацааны тиг агшинд бол шүргэгч чулуунд татаад тэр шүргэгчийнхээ өнцгийн танк салбаг олж байгаа буюу ингээд тиг агшинд ингээд шулуун татаад тэгэнгүүтээ эндээс дурын гурвалжин сонгож аваад юм уу эсвэл ийм байдлаар сонгож аваад ингээд энэнийхээ өнцгийн танк салбаг буюу анхны урдыг олж байгаа энэ тиг агшинд шүргэгч чулуунд татаал тэрнийхээ хурдыг олж байгаа энэ зургийг бол бид нар юу гэж нэрлэдэг вэ гэхээр анхны урд гэж бол нэрлэдэг. За хоёрдугаарт нь бол яасан бэ гэхээр яг одоо тэдээс тэдэн градусын хоорондох гэж байгаа нөхцөлд бол ерөнхийдөө дундаж хурд байдаг. За тэгэхээр энэ дээр бол яасан бэ гэхээр яг одоо B зурган дээр бол юу яасан бэ штэ. Дундаж хурдыг бол илэрхийлсэн байна. За тэгвэл энийг бол бас эндээс бас гарчиж болно. За энэ бол яг сургавчган дээр байсан. Одоо за энэ дээр сургавчган дээр бол байсан шүү дээ. За ингээд сургавчган дээрээсээ бүгд хамтдаа харцгаая.
За энэ бол химийн кинетик учраас 68 дугаар хуудсан дээр байна. За ингээд 68 дугаар хуудсыг гаргасан чинь энэ гурван хурдын хуудсан байна. Энэ саяны зураг хүртэл энэ шүү дээ. За энэ дээр бол ерөөсөө хоёрсоо холбоо бол сөрөг цэнгийн илрэлттэй учраас эрэг цэнгийн илрэлттэй жижиг хэсэг очиж мөргөлдвөл ашигтай мөргөлдөлт болоод хими оруул явагддаг гэд. За энэ дээр бол дундаж хурд гэж байгаа. Яг 200-аас 400 секунд дахь дундаж хурд 200-аас 400-ыг авсан байна те. За энэ дээр бол яг яасан бэ гэхээр 200-аас 400-ийн хооронд нэг гурвалжин сонгож аваад тэр гурвалжныхаа өнцгийн тангас альфаг олохдоо эсрэг катетыг насан катет хуваадаг гэд. Өөрөөр хэлбэл C2-аас C1 бахан T2-аас T1 гэдэг одоо зүйл туваана гэсэн үг шүү дээ. Харин 550 секундын үеийн тухайн агшны хурд гэдэг бол яг 550 секунд дээрээ яг энэ мөрөөгөө одоо яг тооцож үзээд 550 дээрээ ингээд ийм шулуун зураад тэгээд тэр шулууныхаа одоо өнцгийн тангас альфа буюу C2-аас C1 T2-аас T1-ийг бол олоход тухайн агшны хурд бол олддог байгаа. За ингэхээр эхнийх нь бол юу байсан бэ гэхээр анхны хурд хоёрдугаарх нь бол дундаж хурд байсан байна те. Тэдээс тэдний секундын заавал 200-аас 400 секунд нь дундаж хурд байх албагүй байхгүй. 600-аас 800-ийн хооронд ч гэсэн дундаж хурд байх боломжтой. За ингээд ер нь бол дундаж хурд тухайн агшны хурд буюу 550 секундэд бол яг 550 секундэд дайруулад шулуун татаад тэр шулууныхаа одоо өнцгийн тангас альфа буюу C2-аас C1-ийг олно гэсэн үг. За ингээд дараагийн одоо тэгэхээр энэ дээр бол 36-гийн бол бид бүхэн C хариулт гэж бол хийх ёстой байсан байна. За 37 бүгдээр хамтдаа авч үзье. За калиум манган маа 4 за энэтэй оролд ороход ямар бүтээгдэхүүн үүссэн бэ гэж асуусан байна те. За тэгэхээр энийг олохын тулд бол бид нарт ямар график байгаа вэ гэхээр нөгөөдгөө харъя. За энэ листэн чухралын тэгштгэл бичиж бол тэнцвүүлэх өстө оруулсан байсан байна. За энэ дээр калий нэмэх 1 хүчил дөрвч хас 2 2 4 8 8-аас 1-ээс нэмэх 7 натрийн нэмэх 1 хүчил дөрвч хас 2 2 3 6 6-аас 2-ээс нэмэх 4 за ус дөрвч нэмэх 1 хүчил дөрвч хас 2 2 4 8-аас 2-ээс 6 за манган нэмэх 2 хүчил дөрвч хас 2 2 4 8-аас 2-ээс 6 натрийн нэмэх 1 хасах 2 2 4 8-аас 2-ээс нэмэх 6 калий нэмэх 1 хүчил дөрвч хас 2 2 4 8-аас 2-ээс нэмэх 6 ус дөрвч нэмэх 1 хүчил дөрвч хас 2 гээд эсэлтэн нь өөрчлөгдсөн үг гэвэл энд бол өөрчлөгдсөн байна. Яаж өөрчлөгдсөн бэ гэхээр манган нэмэх 7 байснаа манган бол нэмэх 2 болж электроныг яасан бэ гэхээр 5 электроныг авсан байна. За мөн за энэ нөгөө электрон тооцооны аргаар тэнцвүүлчлээ. За электрон ион балансын аргаар бол бас тэнцвүүлэх боломжтой. Ингээд 2 ирж байгаа юм л да. За 5 2 гэдэг 2 та зэрэг 10 хуваагдах учраас энэний өмнө 2, энэний өмнө 5-ыг тавилаа. Тэгэхээр энэ 2-ын тоог бол манган нэмэх 2-ын өмнө 2-ыг, манган нэмэх 7-гийн өмнө 2-ыг, 5-ын тоог бол S нэмэх 4-ийн өмнө 5, S нэмэх 6-гийн өмнө 5-ыг тавь гэсэн үг. За тэгэхээр харгалзаа энэ тоонуудаа бол тавьж үзье. Энэний өмнө 2-ыг, тэгээд энэний өмнө 2-ыг, энэний өмнө 5-ыг, энэний өмнө 5-ыг. За калий 2 болсон. S нь бол тэнцвүүгийн тэмдгийн арталт бол 8 байна. 8-аас энэ дээр бол 3-ыг тавих хийжээ. Ингээд усны өмнө бол 3-ыг тавиад хамгийн сүүлд нь хүчил дөрвч атомуудад тоолно. За тэгээд их хүчүүдийн өмнөх коэффициентуудын нийлбэр гэхээр 2 дээр нэмэх нь 5 дээр нэмэх нь 3 гэхээр нийтдээ 10 байх учраас 37-ийн хариулт нь бол зөв байсан байна. Энэ бол харьцангуй за дараагийн тест рүү бүгдээрээ нэг хоёр нь бодлого юм уу? Биш юм байна. За тэгэхээр 37 руу 37 38-нд байгаа шүү дээ. За 38-х нь болохоор A, B гэсэн концентрацийн ургуулын урд нэм 3 минутээр A, B, C гэсэн концентрацийг толохыг төсөөсөн байна. За тэгэхээр 2 A дээр нэмэх нь P тэнцүү C гэсэн ургуул явагдсан. A гэсэн концентрац бол 0.1 за ийм байж гад ийм 3 минутын дараа.
За тэгэхээр бол энэ дээр бол анх өөрчлөлт. За ингээд тэнцвэр гэдэг аваад үзье. За анх бол хэд байсан бид нарт одоохондоо байхгүй байгаа. А бичсэн концентрац ийм, оруулын хурд нь ийм бол 3 минутын дараа ацив. За энэ чинь анхных 0.5 юм биш. За өөрчлөлт нь бол надад өөрчлөлтийг бол урлагийн хурдтай томьёоноос олно. За ямар томьёо байдаг вэ гэхээр их үтсийн хувьд бол за бид нар 2.1-ийн за их үтсийн хувьд бол урлагийн хурд нь бол урлагийн хурдны хэрэг буурдаг учраас хасах тэмдэг авдаг тийм. За үтсийн ордыг олохдоо хасах тэмдэгтэй дельта А бичсэн концентрацийн өөрчлөлтийг баахан дельта Т. Гэхдээ өмнө коэффициенттэй байгаа бол 2 тувааж өгдөг тийм. За ингээд урлагийн хурд нь бол бид нарт хэд өгсөн байгаа вэ гэхээр 2.5-ыг үржин. За энэ доор очиж 2.5-ыг үржин 26 мл/секунд байгаа. За тэнцүү хасах нэгийг баахан 2 дельта Т А бичсэн концентрацийн өөрчлөлтийг баахан дельта Т нь бол сая 3 минутын дараа гэсэн шүү дээ. За 3 минутын дараа секунд энэ секунд шүү. Тэгэхээр энийг минутаа секунд руу шилжүүлнэ. Тэгэхээр 1 минут чинь 60-таа тэнцүү юм бол 3 минут нь хэд вэ гэхээр 60-аар үрж 360 болно гэсэн. 66360. За 360-ыг үржих нь 2.5-ыг үржих нь 26 тийм. Энэ тэгээд дельта А бичсэн концентрац нь гарна гэсэн. За 360-ыг 2.6-аар үржүүлэхээр хэд гардаг вэ гэхээр 900. За энэ 16 зэрэгтэй ингээд оруулаад тооцох юм бол дельта А бичсэн концентрацийн өөрчлөлт буюу уралд орсон хэмжээ бол 0.4 тэгтээ 3 тэгтээ 9 одоо мл болт юм байна. За өөрчлөлт нь бол 0.9. Тэгэхээр тэнцвэрийн ихийг олохдоо буюу уралд ороогүй хэмжээг олохдоо их үтсээс энийг хасж штэ. За тэгэхээр эндээс бол хэд гарсан бэ гэхээр 0.491 мл болно гэсэн. За энэ бол уралд орсон хэмжээ учраас 0-ийн ардталд 3 тэгтээ 9 мл болно. Энд стихиометрийн коэффициент буюу 2 мл тавиад эндээс хэдтэй уралд орсон бэ гэдгийг олно гэсэн. За тэгэхээр энэ дээр бол 1 мл А болгоо С болох байсан юм байна. Энэ дээр X тавиа энд 1 мл 10,000-ны С чинь X тэнцвэр бол 2 мл нь 1 мл/литртэй тэнцүү гэх. Тэгэхээр X тэнцүү энийг 2 туваана гэсэн үг байхгүй. Тэгэхээр 0.0045 мл/литр буюу хариулт бол энэний зөв хариулт нэсэн байна. За 39 дээр альдгид ба кетоны шин чанарыг зөв харуулцуулна гэж нэг карбоник бүлгийг таних урвал бол за энэ бол X өчигдөр бол байдаг тасгал байна. За тийм учраас бүгдээ энийг бол сургачгийг бол маш сайн хийсэн, цээжилсэн хүн бол асуудалгүй хийчихнэ гэсэн үг. За бүгдээ одоо юу яаж үзье? Органик хэмжин. За 134 дугаар хуудсан дээр байна. За бүгдээ харъя. За ингээ харсан чи яасан бэ гэхээр за энэ урагшилчлаа л да. За бүгдээ энэ дээр бол альдгидийн хим шин чанар дээр бол байдаг оруулуудыг бол харуулсан байна. За энэ зургийг л асуусан байна. За тэгэхээр эндээс бол юу гэж асуусан бэ гэхээр эхнийх нь бол энэ дээр бол бид нар за карбонил бүлгийг таньдаг урвал яадаг вэ гэхээр альдгид кетон зэрэг карбонилт нэгдлийг бол 2,4 нитропенил гидрозинтай уралд оруулахад улбар шар өнгөтэй одоо үйлчлэл улбар шар өнгөтэй тонос үүсэх байдлаар нь бол таньдаг. За ингээд энэ дээр бол ингэсэн байна. За карбонил бүлгийг бол за тэгэхээр энэ дээр бол 39 дээр бол за тойлонсын урвалж. За эхлээд тойлонсын урвалж байгаа лээ. За тойлонсын урвалж гэдэг бол
мөнгөний оксид Америк явуулсан шүү дээ тийм ээ. Тэгэхээр 2-ын бол A байсан байна. Пелингийн уруулж гэдэг бол цэсийн гидроксид учраас энэ байсан байна. 2-ын AT, 3-ын DT, 2-ын AT, 3-ын DT. 2-ын AT, 3-ын DT. За энэ хоёр явах магадaltaй байна. За альдгид ба кетоны ангижрах урвал энэ бол C байна. 4-ийн C-тэй, 4-ийн C-тэй энэ байна тий. За дараа нь 1-ийн B-тэй гэхээр нөгөө карбонил бүлгийг таних яадаг вэ гэхээр 2,4-д нитропенил гидрозинтай урвалд оруулахад бол шар өнгийн тунц бууж байгаагаар нь бол бид нар таних боломжтой. Ингээд бид нар бол 39-ийн алийг авах боломжтой байсан бэ гэхээр бид бүхэн B хариултыг бол авах боломжтой байжээ. 39-ийн B байсан байна. За 40-ийг зурагт энгийн цахилгаан хэмээн хэлхээ угсарсан байна. Аль хос металл нь хамгийн их хүчтэй үүсэх вэ гэхээр идэвхтэй игнэнд бол B биенээсээ маш хол байгаа элементийн атомууд нь идэвхтэй жишээлбэл натрийн энд байла, литийн энд байла гэж утгад хаагуурхан байгаа элементүүд нь яг вэ гэвэл энэ бол маш их хэмжээний хүчтэй үүсэх магадaltaй. За магний төмөр хоёрын хооронд хасцангуй тийм хаал бол байх. Магний зэс нь бүр төмрийн арталт үйдэж тэгэхээр энэ хоёр байх магадaltaй. Энэ бол A бол биш болж таарлаа. Магний хөнгөн цагаан цайр гэдэг учраас энэ бол хойно байна. Төмөр хэрэг арт чинь зэсгээр тэгэхээр энэ бол 40-ийн бол аль хариулт нь байсан бэ гэхээр B хариулт нь бол зөв байсан байна. За ингээд босож байгаа дараагийн үйл ажиллагаанд бол харцгаая.